сайн байна хүмүүс ээ. Багш нь өнөөдөр та нартайгаа 5 дугаар ангийн математикийн хичээл пирамид дүрсийг ялган таних дэлхээсээр нь бүтээх сэдвийг чиглүүлэн явуулъя. За хичээл эхлэхээс өмнө хүмүүс ээ хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдээрэй. Математикийн сурах хичгээ, дэвтрээ, хайж, цав, шугам харандагаа бэлтгээрэй. За хичээлийн явцад дэвтэртээ бид өмнөх ангиа тэгшүнзэгт параллел бий. Мөн цилиндрийн тухай эдгээр биетүүдийг дэлхээсээр нь бүтээж сурсан. За тэгшүнзэгт параллел биетүүд 8 оройтой, 12 ирмэгтэй, 3 хос буюу 6 талстай. Талсууд нь хоорондоо ижилхэн байдаг. Харин цилиндр нь суурь нь 2 тэнцүү дугуйтай хажуу гадаргуугийн дэлгээс нь тэгшүнзэг дэлбэртэй байдгийг бид мэдэж авсан. За хүүхдүүд өнөөдөр тэгвэл бүгдээрээ пирамид дүрсийг ялган танин мөн дэлгээсээр нь бүтээх аргад суралцгаая. За багш нэгний биетээ энийг сайн ажиглаарай. За бүгдээрээ хичнээн оройтой юм байна. Хичнээн ирмэгтэй байна тоож үзье. 1 2 3 4 оройтой. За 1 2 3 4 5 6 ирмэгтэй. Мөн 1 2 3 хажуу талстай. Суурь нь мөн 3. За бүгдээрээ тэгвэл энэ пирамид биетийнхаа дэлгээстэй танилцъя. Нэг дэлгэж үзье. За дэлгэц рүү анхааралтай ажиглаарай хүүхдүүд ээ. За энэ пирамид маань 3 тэнцүү гурвалжин мөн суурь нь гурвалжин байдгийг байна. За та нар бие дагаад энэ хичээлийн дараа энэ биетээ хийж үзэх учраас бид нар өмнөх ангидаа дэлгээсээр биет бүтээхийг үзсэн тийм ээ. Тийм болохоор хажуу ирэмгээ наах хэсэг үлдээгээд 5 мм илүү ажиллагаа мартуузай. За багш нь энэ дүрс За багш нь бас өөр нэг юм пирамид байна. За пирамидыг ажиглаарай. За энэ пирамид нь 5 оройтой. Мөн 8 ирмэгтэй, 4 хажуу талстай. Суурь нь 4 өнцөгт ус бүтдэг юм байна. За тэгвэл бүгдээрээ мөн энэ биетийг дэлгээстэй танилцъя. За харалтаа хараарай. За энэ пирамид маань 4 ижил гурвалжин мөн суурь нь яасан бэ нөө? 4 өнцгтөөс бүтдэг юм байна. За өмнөх пирамидынхаа дэлгээстэй харьцуулаад ажиглаарай. За хажуу талстууд нь ажигласан нөхдөд хажуу талстууд нь гурвалжин байна. Суурь нь гурвалжин байна. Мөн суурь нь 4 өнцгт байна. За багш нь өөр пирамид мөн пирамидын дэлгээсийг үзүүлсэн байгаа. За энэ пирамидын хувьд 5 өнцөгт суурьтай байна. За уншаарай. Хажуу тал пирамид маань ямар байдгийг нь хажуу талсууд нь гурвалжин байдаг юм байна. Суурь нь 4 өнцөгт, 5 өнцөгт гэх мэтчлэн олон өнцгтөөс бүтэж болдог. Эдгээрийг олон өнцөгт пирамид гэж нэрлэнэ. За сайн ажиглаа. Пирамидынхаа чанаруудыг санаад анхааралтай игээрэй хүүхдүүд. За эхний дэлгээс маань олон өнцөгт пирамидтай холбогдно гэж бодож байна. За чинийхээ таарч гэнэ үү? Таарчвал маш сайн байна. За хоёр дахь дэлгээс мөн олон өнцөгт пирамид. За гурав дахь дэлгээс маань гурвалжин пирамид юм байна. За таарсан уу хүүхдүүд? Мундаг байна. За харин тэгшүнзэгт параллел биет энэ дэлгээс энд байна уу? Тэгшүнзэгт параллел биетийн дэлгээс байхгүй юм байна тийм ээ. За дараах дүрсүүдээр ямар пирамидуудыг бүтээж болох вэ? Сайн ажиглаад боломжийг шавхаарай хүүхдүүд ээ. За багшийн хариултад таарч гэнэ үү? Өөрийн хариултыг тулгаарай. Гурвалжин пирамид үүсч болох нь мөн 4 өнцөгт, 5 өнцөгт, 6 өнцөгт буюу олон өнцөгт суурьтай пирамидуудыг мөн
үүсгэж болохоор байна. Пирамидуудын ижил болон ялгаатай талуудыг дүгнэн бодоод дэвтэртээ жагсааж бичээрэй. Хэрвээ чи ижил талуудыг гаргаж чадсан бол өөрийгөө маш мундаг хүүхэд байна гэж бодоорой. Харин ялгаатай талуудыг зөв олсон бол чи хамгийн шилтгэн. За, ижил тал нь пирамидууд нь суурьтай байдаг, оройтой, ирмэгтэй, мөн талстай. Ялгаатай тал нь пирамидын талсийн тоон өөр өөр байдаг. За, мөн суурь нь 3, 4, 5 гэх мэтлэн олон өнцгтэй байж болно. За уншаарай хүүхдүүдээ. Пирамидын суурь нь гурвалжин бол гурвалжин суурьтай пирамид гэнэ. Суурь нь 4, 5 гэх мэтчлэн олон өнцгтэй бол олон өнцөгт пирамид гэж нэрлэдэг. За, тодорхойлолтоо дэвтэртээ цэвэр нямбаа бичээрэй. За, гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Гурвалжин болон олон өнцөгт пирамидын дэлгээсээр бийт бүтээгээрэй. За, хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. Амжилт хүсье.